Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За бясалгал хийж тархиа хөгжүүлэх гэсэн групп маань одоо 8600 хүнтэй болсон байна. Тэгэхээр та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ би бясалгалын талаар бага зэргийн одоо ойлголт хүргэе. За мөн body scan буюу анхаарлын бясалгалыг хамтдаа хийж үздэцгээе. Бясалгал гэдэг бол Бали бол их хэл нь байгаа. За тэгээ Бали хэл дээр одоо сати гэж хэлдэг. Сати. За энэ сатиг орчуулбал одоо үргэлжилсэн, ухамсар, үргэлжилсэн одоо анхаарал, ажиглалт гэдэг үг байдаг. За тэгэхээр бясалгалын одоо гол агуулга нь бол анхаарал, ажиглалт байх нэ. Буддын гүн ухаанд бол бясалгалын одоо зорилго бол гэгэрэх, за нирван дүрийг олох, за тэгээд энэ ертөнцийн жамыг ойлгох гэсэн ийм одоо зорилготой байдаг. Өнөөгийн бидний хийж байгаа бясалгалын одоо зорилго бол одоо тархиа хөгжүүлэх, эсвэл сэтгэлээ амар тайван болгох, за биеэ эдгэх тийм ээ. Энэ одоо зорилгоодыг агуулж байдаг. За 1979 оноос Джон Кабисон гэдэг эрдэмтэн хүн Америкийн одоо нэгэн одоо их сургуулийн эмнэлэгт бясалгалд суйрлан стрессийг бууруулах гэсэн ийм хөтөлбөрийг 8-7 хоногийн турш одоо өвчтнүүдэд хэрэгжүүлсэн байдаг. Энд одоо ямар өвчлөнгүүд байсан бэ гэхлээр маш их өндөр стресстэй, эсвэл одоо сэтгэл гутралд орсон, за ямар нэгэн зүйлээс одоо айж түгшсэн, сэтгэл нь одоо тайван байдаггүй. За хүн одоо хүнд одоо хавдрын өвчин тусаад өвчнөө одоо эмчлүүлэнгээ өөрийн одоо стрессийг дарах, өөрийн сэтгэл зүйг илүү одоо амар амгалан болгох ийм хүмүүст хөтөлбөрт хамруулсан. За мөн одоо архинд донтсон, тамхинд донтсон ийм хүмүүст одоо энэ хөтөлбөрийг одоо оруулсан. Үүний үр дүнд одоо маш сайн үр дүн гарсан. За тийм ч учраас одоо маш олон эрдэмтэд бясалгалд анхаарлаа хандуулан одоо бясалгалыг судлах болсон. Америкийн Apple, Google гэх мэтчлэн том компаниуд бас ажилчдыгаа энэ бясалгал хийх танхимаар хангаж, мэргэжлийн багш хөтчөөр хангаж байна. За мөн Солонгост бас Samsung, LG гэх мэт том одоо бас корпорац байгууллагууд ажилчдаа бясалгал хийх одоо энэ нөхцөл боломжийг нь хангаж өгч байна. Яагаад гэхлээр энэ бясалгалыг хийгээд ирэхээр хүний тархи одоо илүү яг одоодоо төвлөрч илүү одоо үр бүтээмж нь ихсдэг гэсэн үг. Тархины одоо нөгөө мэдээлэл дамжуулах нейронууд илүү сөрөг бодлуудыг одоо хайж тавьж сураад илүү эрэг бодлуудыг тархиндаа одоо мэдээллийг боловсруулж болох боломжтой болсон. Мөн одоо бясалгалыг хийснээр хүний одоо автомат мэдрэлийн систем нь илүү амарч, стрессээс салж одоо тийм илүү одоо тайван болох боломж бүрддэг байх нь. За тэгээд хамгийн сайхан мэдээ гэвэл одоо сэтгэл зүйн салбарт энэ бясалгалыг маш их ашиглах болсон. Тэгээд өнөөдөр болохоор би та бүхэндээ body scan буюу биедээ бүх анхаарал ухамсараа ингэж төвлөрүүлдэг бясалгалын нэгэн төрлийг хамт хийцгээе. Тэгэхээр хүний бие болоо сэтгэл нь хоорондоо одоо салшгүй нэгэн зүйл байдаг. Хэдий бие маань одоо энэ цагт ингээд амьдраад оршоод байгаа хэдий ч хүний сэтгэл бол одоо цагтаа тогтож чадахгүй одоо өнгөрсөн юм уу ирээдүй рүү ингэж холбирч байдаг. За өнгөрсөн рүү таны бодол сэтгэл их очиод авах юм бол илүү их харамсал, илүү их гомдол төрж байдаг. За харин ирээдүйд болох зүйл рүү анхаарал маань ингээд очиод авах юм бол илүү одоо тайван бус, айц түгшүүр яах бол гэсэн сандрал илүү их үүсэж байдаг юм аа. Тэгэхээр хүн яг одоодоо төвлөрөөд энэ сэтгэлээ яг одоодоо ингэж оршоогоод яг одоодоо ухамсараа ингээд эндээ ингэж анхаарлаа төвлөрүүлээд байх юм бол хүний одоо сэтгэл амар тайван байж илүү аз жаргалтай болдог. Бясалгалын талаар маш олон эерэг сайхан судалгаанууд гарч байгаа учраас одоо дэлхийд даяар одоо хүн болгон бясалгал руу одоо анхаарлаа төвлөрүүлэхгүй байхын аргагүй ийм
100 болсон байна. Тэгэхээр энэ 100 бол яа харахгүй бясалгалын 100 болсон байгаа. Одоо бидний хийж үзэх гэж байгаа энэ body scan гэдэг бясалгал маань болохоор өөрийнх нь биеинд болон сэтгэлдээ анхаарлаа ингэж төвлөрүүлснээр бидний хүсээгүй байгаа тэр таагүй мэдрэмж биднэрт өдөр болгон бодогдоод байгаа тэр таагүй сөрөг бодлууд маань өөртөө ингэж замхарч алга болдог. Тийм зүйл одоо таны биед танд өөрт зохиолно гэсэн. Өнөөдөр та ямар нэгэн дурсамж, ямар нэгэн таагүй бодлоосоо болоод хэрвээ зовоод байгаа бол танд бясалгал хийхийг зөвлөж байна. За харин зарим хүмүүс одоо бясалгал хийгээд надад миний бодож исэн бодлуудаас их бодлууд орж ирээд байна. Надад бясалгал тохирохгүй юм шиг байна гэж тэгж боддог хүмүүс байдаг. Гэвч одоо бясалгал хийхэд бодол бол орж ирэх нь мэдээжийн хэрэг юм. Хүн бол нэгэнд одоо амьсгал аваад ингээд бидний эдээс амьсгалаад тэгээд биднэрт одоо 5 мэдрэхүй байдаг штэ. За амтлах, үнэртэх, харах, сонсох, мэдрэх биеэрээ бидний арьсаар мэдрэгдэн, бидний бие мэдрэгдэн. За мөн одоо нэмж 6 дахь мэдрэхүй бол сэтгэл гэдэг. За энэ бүх мэдрэмжүүд маань бид амьдарч байгаа учраас энэ мэдрэмжүүдийг аавна. Энэ мэдрэмжүүд маань бидэрт бодол үүсгэж байдаг. Бодол, сэтгэл бол өөрөө маш хоосон зүйл юм. Харин тэр бодол сэтгэлдээ ач холбогдол өгөөд тэрийг одоо үргэлж ингээд услаад дахин бодоод ингээд байвал тэр бол энергиэр ингэж үргэж услагдаж тэр бодол сэтгэл маань илүү хүчтэй болж идэг гэсэн үг. За хэрвээ танд бодохыг хүсгүй таагүй дурсамж, за эсвэл таагүй мэдрэмж байгаа бол тэр таагүй бодол мэдрэмжээ ажиглаад суухад тэр таагүй бодол мэдрэмжүүд маань тэр хаанаас ирсэн тэр газар руугаа буцаад замхраад алга болдгоо гэсэн. Тэгэхээр ер нь бол одоо бидний хийх гэж байгаа бясалгал одоо body scan маань за үүнтэй нэгэн адилаар бясалгалыг хийж байхдаа биен дээрээ төвлөрлөө явуулж байхдаа ямар нэгэн байдлаар үгүйсгэлгүйгээр тэр таагүй зүйлээ хүлээн зөвшөөрөө ямар нэгэн дүгнэлт өгөхгүйгээр тэр сайн муу гэхгүйгээр сайхан муухай гэхгүйгээр зүгээр л байгаа зүйлийг яг байгаагаар нь ажиглаа суух нь өөрөө энэ бясалгалын гол мөн чанар юм аа. За тэгэхээр та бүхэнд дахин одоо хэлэхэд бясалгалаа хийж байхдаа танд бодол болон мэдрэмжээ та зөвхөн ажиглаад анзаараад суух байх нь. Одоо бүгдээрээ бясалгалаа хийж эхэлцгээе. За бясалгалаа эхлээс өмнө 3 гүнзгий амьсгал авъя. Хамраараа амьсгал авлаа. Амаараа хүү гэ бүхий л амьсгалаа гаргаарай. За дахин амьсгал авлаа. Хамраараа амьсгалаа аваад амаараа гаргалаа. За хамраараа амьсгал авахдаа эзний хэсэг, хөвлийн хэсэг агаараар дүүрнэ. За харин амьсгалаа гаргахад хөвлөд байсан агаар хамраар гараа явах болно. За ингээд уртаар гүнзгий амьсгал авахд таны хүзүү болон өрний хэсэг чангарал, сулран бүх бие маань хөнгөрөн суларч байгааг мэдрээ суугаарай. За та сандал дээр сууж хийж болно. Эсвэл одоо над шиг газар завлаад хийж болно. За эсвэл хөвтөд хийж болно шүү. Биен дээрээ бүхий л ухамсар, бүхий л анхаарлаа авчирна. За ажиглалт хийн гэсэн үг. Энэ бол анхаарал ажиглалтын бясалгал байгаа. За баруун хөлний улнаас эхэлцгээе. Баруун хөлний уулыг мэдрээ. Баруун хөлний уул танд ямар мэдрэмж төрж байна? За гүнзгий амьсгалаа аваад тайвнаар суугаарай. Хүзүү болон мөрний чангарал арилан бүх бие суллаад нурууг цэх суугаарай. За баруун хөлний уулаа мэдэрч бай. За баруун хөлний хуруунуудаа мэдрээ. Хөлний хуруунуудаа мэдэрцгээе. Ямар мэдрэмж төрж байгааг мэдрээрэй.
гүнзгий амьсгал аваад гаргаад. За хөлний шагаа. Таны хөлний шагаа ямар мэдрэмж төрж байна? Халуун байна уу? Хүйтэн байна уу? Зөвхөн энэ мэдрэмжийг мэдрээд явах болно. За хөлний булчин өвдөг ямар мэдрэмжтэй байна? Гоё. За зүүн хөлний улыг мэдрээ. За зүүн хөлний улыг мэдэрлээ. Зүүн хөлний хурууны мэдрээ. За уртаар амьсгалаа аваад гаргаад бүх зүйлээ тавиад бүх зүйлээ суллаа, чөлөөлөө зугаарай. За зүүн хөлний шагааг мэдрээрэй. За ингээд мэдрээ сууж байхад танд бодлууд орж ирнэ. За энэ бодол орж ирэх нөхцөл бүрэлдэхүүн учраас бодол орж ирж байгаа. Энэ бодлыг та хараад хүлээн зөвшөөрөөд буцаад хамар дээрээ анхаарлаа авчираад уртаар гүнзгий амьсгалаа аваарай. За зүүн хөлний булчингаа мэдрээрэй. Хөлний булчин маань газартай шүргэлцэж байгаа арсыг бас мэдэрч болно. Яг одоо та өөрийн биеийг мэдрэх энэ цаг юм. За өвдгөө мэдрээрэй. Ямар мэдрэмж төрж байна? Яг одоо та зөвхөн өөртөө бай. Зөвхөн өөрийнх нь биеийг мэдэрч бай. За гуяа мэдрээрэй. За одоо нуруугаа мэдрээрэй. Нуруу ямар мэдрэмжтэй байна? Мэдрэмжүүдийг мэдрээд хэвээ бодол орж ирж байвал бодлоо ажиглаад анзаараад суух юм шүү. Энэ бол бясалгал. Бясалгалын хамгийн гол зорилго бол анзаарч ажиглах билээ. За бодлоод орж ирээд байвал хамрынхан үзүүр дээр амьсгал, хамрын нүхээр амьсгал орж гарч байгааг мэдрээ суугаарай. За мөрийг мэдрээ. Миний мөр чангаралтай байна уу? Сул байна уу? Миний мөрөн дээр ачаа байна уу? Ачаагаа тавьж чадаж гин үү? Суллаж чадаж гин үү? Би гүнзгий амьсгал аваад доторхоо хөнгөлж чадаж гин үү? Дотор минь хүнд чулуу тавьсан мэт хүнд мэдрэмж төрж гин үү? Эсвэл хөнгөн сайхан мэдрэмж төрж гин үү? Гүнзгий амьсгал аваад өөрийгөө мэдрээ суугаарай. За одоо харин хөвлийн хэсгээ мэдрээ. Гүнзгий амьсгал авлаа. Хөвлийг агаар дүүрж байна. За амьсгалаа амаараа уртаар гаргалаа. За энэ үед агаараар дүүрсэн хөвлийн буцаад шаарнаас хийн гарсан мэт буцаад татагдан гизмэн нуруутай ойртлоо. За одоо харин бүгдээрээ цээжээ мэдрээ. Цээж минь ямар мэдрэмжтэй бай? Ор хоосон байна уу? Эсвэл халуунаар шатж байна уу? Эсвэл хүйтэн байна уу? Хүнд байна уу? Ямар мэдрэмж мэдрэгдэж байна? Бүгдээрээ цээжээ мэдрээ суугаарай.
Хэрвээ таны сэтгэлд хүнд мэдрэмж төрж байвал та хамраараа амьсгаа аваад амаараа гарангаа голын усаар миний энэхүү хүнд мэдрэмжүүд бүгд урсаа явж байна хэмээн амьсгалаа бүрэн гүйцэд гаргана уу. Миний сөрөг мэдрэмж, сөрөг бодлоод бүгд амьсгалаар минь дамжин голын усаар урсаад надаас холдож байна хэмээн амьсгалаа гаргаарай. За одоо харин хүзүүгээ мэдрээ. Хүзүүнд минь ямар мэдрэмж байна? Хүзүү хоолой минь хэр байна? Чангарсан байна уу? Хэрвээ чангарсан бол мөн л адил. Уртаар амьсгаа гаргаад суллаад бүхий л биеэ суллаад өөрийн биетэйгээ нэг болоо суугаарай. За одоо харин бүгдээрээ их тарих буюу урд тухай мэдэрцгээе. Их тарих минь биднийг энэ амьдралыг залж залуурдах их хүч бай. Эерэг бодлыг их тарих үлддэг байгаа. Их тархиндаа талархаад их тархиа мэдрээ суугаарай. За дох маань ямар мэдрэмжтэй байна? За хэрвээ танд сөрөг бодлоод орж ирсэн бол бодлоо ажиглаад амарныхан нүхэн дээр амьсгал орж гарч ирж байгааг буцаад амьсгал дээр анхаарлаа төвлөрүүлээ суугаарай. Амьсгал орж ирэхэд илүү сэрүүн мэдрэмж төрж амьсгал биеэс гарахад илүү бүлээн агаар гараа явдаг байгаа. Амьсгалыг хүртэл бидрээ суухад болно. За одоо харин баруун нүдээ мэдрээрэй. Баруун нүд ямар мэдрэмж төрж байна? За сэтгэлийнхэн нүдээр баруун нүдийг мэдрээрэй. За одоо харин баруун чихээ мэдрээрэй. Миний чих ямар мэдрэмжтэй байна? Хүйтэн байна уу? Халуун оргиж гин үү? За одоо харин зүүн нүдээ мэдрээрэй. Зүүн нүд минь ямар мэдрэмжтэй байна? Нүд минь чангарсан байна уу? Суларсан байна уу? Хөөрэй байна уу? За одоо харин зүүн чихээ мэдрээ. Зүүн чихэд бүх анхаарал очсон байна. За одоо харин хамраа мэдэрцгээе. Хамран дээр бүх анхаарал очсон байна. Ямар мэдрэмж төрж байна? Уртаар амьсгаа аваад юунд ч яаралгүй яг энэ цагт. Яг энэ амьсгал дээрээ төвлөрөөд мэдрээ суугаарай. Та яг энэ цагт л амьдарч байна. Та өнгөрсөн болоод ирээдүйд амьдрахгүй. Өнгөрсөн болоод ирээдүйд амьдрчиж байгаагүй. Таны бүх амьдрал яг одоо энэ цагт л явагдаж байна. Яг энэ амьсгал ах мөчөд та амьдарч байна. За одоо харин уруулаа мэдрээ суугаарай. Миний дээд уруул, доод уруул чангарсан байна уу? За хилийг мэдрээ. Аман дотох тагнаагаа мэдрээ. За бага зэргийн инээмслээд өгөөрэй. Та өөрөө инээхэд таны тарих бас дагаад инээдэг байгаа. За эрүүгээ мэдрээ. За одоо харин нүүрний бүхий л хэсгийг мэдрээ. За одоо харин бүх бие нэг болгон мэдрээрэй. Бүх биетэй амьсгал авч гарах болгоно. Таны бүх бие амьсгалж идэг. Таны хөлний уулнаас ахуулаад толгойн үзүүр зулаа хүртэл бүх бие энэ амьсгалаар амьсгалж идэг.
бидний бүх хийдэс энэ амьсгалаар амьсгалж идэг. Та гүнзгий амьсгалаа аваад гаргаарай. Өнөөдрийг хүртэл эрүүл саруул энэ сайхан урт удаан амьсгалыг авч ирсэн амьсгалдаа талархъя. Энэ орчлон ертөнцөөс бидэнд бэлгэлж буй энэ агаарт талархъя. Амьсгал авч гаргах үед бид орчлонтой нэг болж идэг. За энэ биедээ талархаад бүгдээрээ бяцлаглаа дуусгая. Энэ биедээ талархъя. Энэ биедээ баярлаа. За одоо нүдээ аажмаар нэнэ үү? За танд ямар мэдрэмж төрж байна? Таны сэтгэл болон таны амьсгал, таны бие маш тийм амар тайван, юунд ч яаралгүй, юунд ч санаа зовлгүй, яг л одоодоо амьдрах энэ мэдрэмжийг танд өгч байгаа үстэй. За энэ нь бидний хүсэж идэг аз жаргал, амар тайван тэр мэдрэмж юм аа. Тэгэхээр бяцлал гэдэг бол ер нь бяцлаглалын дотор одоо мэрэгэн ухаан оршиж байдаг. Тэгэхээр бяцлал бол ер нь яг л энэ амьдралд яг одоо болж буй зүйлдээ бүхий л ухамсараа анхаарлаа хандуулах ийм зүйл юм аа. За тэгээд хэрвээ та одоо өдөр тутамдаа их стресстэй бол мөн сэтгэл готролтой байгаа бол за тэгээд тайван бус ямар нэгэн зүйлээс айгаад сэтгэл төвшөлттэй байгаа бол за ямар нэг зүйл одоо архинд тамхинд донтчоод яаж гарахаа мэдгүй байгаа бол за та бяцлаглаар өөрийгөө эмчлэх боломжтой. Хамгийн гол нь бяцлал хийхдээ юунд ч яаралгүй, ямар нэг юм үр дүнд шунахгүйгээр яг одоо болж байгаа зүйлдээ талархаж хандах нь таны хүссэн үр дүнг авчрах болно. За ингээд бүгдээрээ дараагийнхын бичлэгээр уулзъя. За бас нэг юм хэлэхэд хэрвээ та бас нойр гүйдэлтэй байгаа бол бяцлал танд таны тархийг, биеийг амрааж өгч тусалдаг байгаа. За бяцлал хийснээр ер нь одоо автоматар хийгдэж байгаа автомат мэдрэлийн системийг унтрааж амраадаг байгаа шүү. Тэгэхээр нойр гүйдэлтэй яваад байна гэдэг чинь ер нь таны мэдрэлийн систем амрахгүй байна гэсэн. За ажлын ачаалаас ч болж болно. Эсвэл одоо сэтгэл санааны стрессээс ч болж болдог. Тэгэхээр та бяцлал хийж ер нь мэдрэлээ амрааж автомат энэ мэдрэлийн системээ хаяаж болон унтрааж байх нь одоо нойр гүйдэлийн асуудлыг шийдэж өгдөг байгаа. За ингээд цаашдаа та бүхэндээ илүү дэлгэрэнгүй бяцлаглалын талаарх мэдээлэл, бяцлаглалын хичээлүүдийг оруулах болно. Баярлалаа.